17 оны жишээлбэл 6 сарын 30-ны байдлаар харах юм бол нийтдээ 444 сая долларын бонд болон зээлтэй. Энэ том маань одоо жилийн өмнөхтэй харьцуулахад 744 байсан. Энэ хэмжээгээ бууруулсан. Нөгөө талаас богино хугацааны зээл байсан багцыг бүгдийн урт хугацааны зээл болгосон. Энэ слайд дээр харагдсанаар бол 17 онд ямар нэгэн зээлийн иргэн төлөлт байхгүй, хойшлуулсан. 18 онд 7.5 сая доллар, 19 онд бол 23.7 сая доллар. Энэ бол баг зээлийн 30 сая долларын зээлийн иргэн төлөлт байгаа. Тэгээ бондын иргэн төлөлтийг бол 22 оны 9 сард хойшлуулсан байгаа. Ингэснээр бол богино хугацаанд аливаа нэг зээлийн иргэн төлөлт санхүүгийн дарамт байхгүй, үйл ажиллагаагаа эрчимтэй төлөв явах боломжийг бол бүрдүүлж чадсан. Ингэснээр бас санхүүгийн харьцаа бусад баланс шийдийн одоо санхүүгийн үзүүлэлтүүд бол маш эргээр сайжирсан. Жишээлбэл одоо өөрийн хөрөнгө болон зээлийн харьцаа, зээл болон өөрийн хөрөнгийн харьцаа жишээлбэл 16 онд зах зээлийн хүнд нөхцөл байдлаас борлуулалт дуусантай холбогдуулаад аврагтай ажилласантай холбогдуулаад бүр 5.3 болж өссөн байсан. Ерөнхийдөө нэлээд хямралтай байсан үед байсан бол өнөөдрийн хагас жилийн тайлангаар үеийн товоолныг ойролцоогоор 0.6 болж маш эрг ирүүл үзэлттэй болгож чадсан. За нөгөө талаас бол гэрэн грэшио гэж хэлдэг. Ерөнхийдөө нийт зээл, нийт хөрөнгийн харьцаа бол оргил үедээ бол 15-16 онд 55-57% байсан бол энэ хэмжээг ч гэсэн зээлийн бүтцийг шинжилснээр 27% болгож бууруулж чадсан ийм үзүүлэлттэй явж байгаа. За борлуулалттай холбоотой бидний слайдууд бас байгаа. За энэ дээр бол чамчхандаа ерөнхийдөө манай компани бас түүхэн замналыг харуулсан байгаа. 2009 онд ухаан удмын уурхай холбоотой эхлүүлсэн. За 2010 онд бол Хонконгийн хөрөнгөний биржээр бүртгүүлж IPO хийсэн. За 11 оны 6 сард эхний баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Дараа жилийн задгуулаад 2 дахь модулыг ашиглалтанд оруулсан. Ингээд 13 онд ерөнхийдөө баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадалтанд оруулаад нийтдээ 15 сая тонн баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулсан. Цорын ганц Монголын нүүрс олборлогч ерөнхийдөө экспортлогч компани байгаа. За нөгөө талаас бас хөрөнгө 15 онд татчихсан. За саяны дурдсаар 17 онд бид нар одоо энэ зээлийн өргөн бүтцийг шинжилснээр бол цаашдаа үйл ажиллагаа төвтэй явуулах болж байгаа. За борлуулалттай холбоотой зүйл бол мэдээж энэ одоо хятадаас өргөдөж ирсэн төлөөлөгч нар илүү ойлголт, илүү тодорхой тоо баримтуудыг та бүхэнд өгнө гэж би бодож байна. Тийм учраас бол ерөнхийдөө чиг хандлагыг бол бүгдээрээ мэдж байгаа. Төвчөндөө хэлэхэд бол оны өмнө гэхэд одоо 16 оны 6-7 сар гэхэд олон улсын зах зээл дээр ерөнхийдөө жишг болж яригддаг Австралийн бондын тогтч нөөцний үн бол ерөнхийдөө 90 орчим доллар байсан. Тэр үед бол бидний борлуулж ирсэн үнүүд нэг ойролцоогоор 50 орчим доллар байсан гэж би бас түрүүнд дурдсан. Гэхдээ 3 дахь үйлдвэрлэлээс бол маш их огцон өсөлтөд ажиллагдсан. Оргил үедээ бол 300 хүртэл одоо доллар 1 тонн хүрч за он гарснаар бол аажмаар буурч эхэлж ирсэн. Гэхдээ 4 сард Австралид хар салхи дэби хар салхи циклон бас нийтийн асуудал гарсан учраас буцаад одоо олон улсын Австралийн нөөцний үн бол огцом 300 доллар хүртэл дээшилсэн. Мэдээж нийлүүлэлт жигтрээд ихтэй буцаад үн бол буурч байгаа. Гэхдээ энэ үн бол өнөөдрийн байдлаар өмнөх жилийнхтэйгээ харьцуулах юм бол бараг 2 дахин илүү байна. Одоо бол 200 орчим доллар гэж ерөнхийдөө Австралийн нөөцийг бол арилж чадж байна. Тэгэхэд бол жилийн өмнө бол энэ бол 90 хүрэхгүй доллар байсан шүү. За хятадын зах зээлийн өөрийнх нь зах зээл бол маш том зах зээл. Австралийн одоо нөөцний үнэтэй тодорхой хэмжээнд урт хугацаанд бол уялдаа харагддаг. Нийт чиг хандлага өсөж байгаа, адилхан харагдаж байгаа боловч Австралийн нөөцний үнийг бодох юм бол одоо энэ огцом хэлбэлцлүүд нь арай гайгүй. Энэ бол мэдээж юугаар тайлбарладаг гэхээр Австралийн нөөцний үн огцом өссөн тохиолдолд хятадын худалдаа авагчид тэндээс ерөнхийдөө авахаа болждаг. Өөрийнхөө дотоодынхаа нөөцийг илүү хэрэглэх тийшээ хандлага нь яваад байдаг учраас өөрийнх нь дотоодын нөөцний зах зээлийн хэлбэлцэл нь
Австралийн нүүрсний богино хугацааны хэлбэрзүүлэлттэй харьцуулах юм бол хамаагүй бага та бүхэн бас харж байгаа ба. Гэхдээ мэдээж урт хугацааны тренд нь зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж байгаа учраас урт хугацаанд бол өсөлт нь адилхан байгаа гэж та бүхэн харж байгаа ба. Ингээд ерөнхийдөө бол бас мөн адилхан жишгээр өнөөдөр бодлогдож байгаа нүүрсний, гогч нүүрсний одоо зах зээлийн индексүүд бусад одоо жилийн өмнөхийн нөхцөл байдалтайгаа харьцуулах юм бол бараг 2 дахин илүү бас өссөн байгаа нөхцөл байдлыг харж байгаа баха. За энэ гол учир шалтгаан юу юм бэ гэдэг нэг олон юм тайлбар тавиад ямар ч шаардлага байхгүй хятадын засгийн газраас тууштай хэрэгжүүлж байгаа шинэ эдийн засгийн бодлого, ногоон эдийн засгийн бодлого, илүү хүчин чадлыг манайх төмрийн үйлдвэрлэлийн, гангийн үйлдвэрлэлийн илүү хүчин чадлыг ашиглагдаагүй байгаа хүчин чадлыг таньж байгаа. Ингэснээр ашиглаж байгаа хүчин чадал нь хэмжээ нэмэгдээд илүү ашигтай ажиллаж байгаа. Төмрийн үйлдвэрлэлийнх нь орлого ашиг нь илүү болж байгаа учраас илүү үнэтэй бараа материал авах боломжтой болж байгаа. Нөгөө талаас бол эдийн засгийн өсөлт ерөнхийдөө бодлогын одоо энэ хэрэгжүүлсэн реформын арга хэмжээний хүрээнд бол 2010 оноос анхудаа өмнөх жилийн эдийн засгийн өсөлтөөс одоо илүү гарч байна. 17 ононд бол гарна гэж бүтээгдэж байгаа. Мэдээж нэг зам нэг бүс энэ бодлогыг бол тууштай хэрэгжүүлж байгаа та бүхэн мэдж байгаа. Хятадын засгийн газрын зүгээс үүнтэй холбоотой дэд бүтцийн төслүүд, хөрөнгө оруулалтын төслүүд явах хүлээлттэй байгаа учраас бас энэ бол эдийн засгийн тэр дундаа гангийн болон когч нүүрсний төмрийн өдрийн хэрэглээнд бол эргэлтэнд болон үнд бол эргээр нөлөөлж байгаа маа. Тийм учраас энэ дээр олон юм яриад байгаа байхгүй. Когч нүүрс болон төмрийн өдөр бусад эрдэсийн бүтээгдэхүүний үн бол ерөнхийдөө яг хятадын засгийн газрын бодлогоос хамаарж байгаа гэдгийг бол бүгдээрээ үлэмжлэх хэрэгтэй. За дотоодын нүүрсний когч нүүрснийхээ олборлолт нийлүүлэлтийг таньж байгаа тоонууд бол та бүхэнд харагдаж байгаа. Ерөнхийдөө бол жишээлбэл 2015 оны 2 дугаар хагас хятадын дотоодын нийлүүлэлт нь 252 сая тонн байсан бол хагас жилийн тоогоороо 17 оны эхний хагас жилийн бол 220 сая тонн байна. Гэхдээ хагас жилээр харьцуулах юм бол нэг 30 сая тонн нийлүүлэлт дотоодын нийлүүлэлт байхгүй болчихж байгаа. Хэрэглээ нь бол харьцангуй ижил түвшиндөө байгаа. 262 байсан бол одоо 259 гэж жилийн 500 сая гаруй тонны когч нүүрсний хэрэглээ нь бол байгаад идэг. Дотоодын нийлүүлэлт нь багасж байгаа учраас энэ зөрөөгөө импортын нүүрсээр өгч байгаа. Энэ нь бол Австрали болон Монголын нүүрс боломж олгож өгч байгаа. Когч нүүрс нь. Ингэснээрээ бол энэ хоёр улс ерөнхийдөө нэг 15 сая орчим тонн нүүрс ихний хагас нийлүүлсэн байна лээ. Нийт хятад руу орж байгаа когч нүүрсний импортын ойролцоогоор нэг 80 орчим 80-аас дээш хувийн энэ хоёр улс нийлүүлж байна. Гэхдээ нэг юмыг бас байнга санаж авах хэрэгтэй. Нэг хятадын нүүрсний хэрэглээний тэн дундаа бас адилхан когч нүүрсний хэрэглээнийхээ нэг 10 орчим хувийг импортлж байгаа. 90% нь бол дотоодоос гарч байгаа. Тэр бол одоо юу гэдэг гадны импортоос хамааралтай ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй. Тийм учраас бол хятадын дотоодын үйлдвэрлэгч нар гадны импортч нар бүгдээрээ нэг зах зээл дээр өсөлтөн. Үн хэтэрхий өссөн тохиолдолд бол түрүүн та бүхэн харсан Австралийн нүүрсний нийлүүлэлт нь багасаад дотоодын нийлүүлэлт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ийм чиг хандлага анзаардаг юм шүү. За манай хувьд бол компани хувьд бол анханасаа өөрийнхөө өөрсдөө чадварыг юу гэж тодорхойлсон бэ гэхээр за мэдээж ганц модын бомбоор дамжиж гарна. За ганц модын бомбоор дамжаад гарахад бол яг энэ өвөр Монголын бухтын төмөрлөгийн үйлдвэр гэх мэт зүйл одоо том хэрэглэгчдэр байрлсан Нимша болон Вуха энэ өвөр Монголын энэ хэсэг бол ерөнхийдөө Монголын 5 нүүрсний хувьд бол хамгийн өсөлтгүй зах зээл бүс А гэдэг юм чи заасан. Энэ бол одоо юу гэдгийг ганц модны бомбоос нэг 500 600 700 800 км-ийн одоо энэ зайд оршиж байгаа. Энэ зах зээл. Энэ дээр бол монголчууд хоорондоо өсөлтүүд гэхээс биш сайн сурснараа бие бинийгээ сайн авдаг. Та бүхэн сайн мэдж байгаа. Энэ дээр бол бид нар хоорондоо өсөлт. Энэ дээр бол одоо хятадын дотоодын өөр нийлүүлэгчийн саншигаас ч юм уу, эсвэл бүр тэр Австралийн нүүрс ч юм уу, Оросч ч юм уу, Канад ч юм уу, Америк ч юм уу ерөнхийдөө сурахгүй. Ийшээ нүүрс нийлүүлдэг байсан мөлийн гэх мэтийн одоо мужуудаас гаргадаг байсан нүүрснүүдийн нийлүүлэлт нь бас багассан. Түрүүний бодлого байгаль орчныг одоо яах ногоон бодлогын хүрээнд танагдсан учраас энэ хайрт бол ерөнхийдөө Монголын нүүрс
давмгаалах боломжтой. Зөв бодлогоо хэрэгжүүлээд явах юм бол энэ бол бидний одоо хамгийн одоо өрсөлдөх чанартай зах зээл. Өөрсдийгөө далаад байхгүй. Дараагийн бүсийн бол бид нар Б гэж байгаа. Энэ бол мэдээж төмөр замаар дамжаад ийшээ бид нар харилцагчнаа түргэж өгч байгаа. Энд бол ерөнхийдөө нэг дундын зон. За бидний өсөх чадвар бол Хятадын дотоод ч юм уу, Австралийн үндэстэй ч юм уу ерөнхийдөө нэг тэнцвэргүй адилхан. За бүс С бол тэгэхээр хамгийн том зах зээл. Яг өнөөдрийн нөхцөл байдалтай. Хамгийн их төмрийн үйлдвэрүүд байдаг, коксын үйлдвэрүүд байдаг, гангийн хэрэглэгчнэр байдаг. Хамгийн том зах зээл, хамгийн том эдийн засгийн одоо далаагаад байгаа та бүхэн мэдж байгаа. Бид нар ямар ч аргаар оролдоод хүчээ Австрали юм уу дотоодын үндэстэд өрсөлдөх ямар ч боломжгүй. Уг нь энэ бол хамгийн том зах зээл. Ийшээ хүрээд цаашаа ишээ тэр нөгөө Япон, Солонгос вэ нөө энтхэг вэ нөө бусад зах зээл рүү хүрнэ гэж мөрөөдөд идэг асуудал маань бас түрүүний дурдчихснаар одоо жишээлбэл бид нар бол борлуулалтаа ганц модод хөргөж өгөх. Эсвэл ганц мод дээр импорт бусад бүх одоо татвар хураамжийн төлөө тэндээс цаашаа өөрийнхөө хамтарсан компаниар юм уу агент компаниараа дамжуулж бүжигтийн дотор борлуулалтын ганц модод хийдэг. Эсвэл тэр түрүүний дурдсан эцсийн хэрэглэгчд нь хөргөж өгөх. Хятадын дотоодын тээврийг өөрсдөө зохицуулаад гэрээт компани, төмөр зам, ах тээврээс ч юм уу хөргөж өгдөг ийм үйл ажиллагаа явуулдаг. Эхний хангалтчдын байдлаар бол та бүхэн бас одоо үүнийг харж байгаа. За Хятадын ганц мод даах нөхцөл хөрвүүлжихэд $116 орчим доллараар нүүрс борлуулсан юм байна. Жигэнсэн дунд чинь ганц модод импортын бүх одоо зардлыг оруулаад татврын төлөө борлуулахад нөөц ороогүй дүнгээрээ $123.5 1 тонн нүүрсийг борлуулсан. Энэ хэмжээгээр бид нар хамгийн их борлуулсан. Эцсийн хэрэглэгчд нь хөрвүүлж өгөөд тэр С бүс гэдэг байгаа тэнцээ хөрвүүлж өгснөөр ойролцоогоор 220 мянган тонн нүүрсүүд бид нар өөрсдөө хөрвүүлж өгсөн. Энд чинь очиход бол үн 160 юм. Мэдээж зах зээл рүү ойртох тусам үн нэмэгдээд байгаа. Гэхдээ холбогдох зардал нь гэсэн бас нэмэгдэж байгаа. Жишээлбэл operating cash cost гэдэг энэ заасан байгаа. Энэ бол ганц мод хүртэлх олборлолт, баяжуулалт, тээвэр, Монголын татвар хураамж. Энэ үртгүүд бол билэг хорог бусад зүйл орохгүйгээр $56 орчим доллар болж байгаа бидний хувьд. Ганц мод руу оруулаад талбай түрээслэх импортын татвар төлнө тийм үү? Монголын кокчнос 3% импортын татвар төлнө, эрчим хүчний нөөц 6% импортын татвар төлнө. Бусад энэ талбай түрээслэх агент компаниудын зардал гэх мэт зүйлийн төлөвлөсний дараа $10 илүү зардал гарч байгаа. Эцсийн дүндээ бидний дундчаад тэр С бүс байгаа харилцагчтай далайн бүсд хөрвүүлж өгөхөд нэг ойролцоогоор ганц модоос цаашаа ишээ тээврийн логистикийн зардал $44.5 болж байна. Ингэхдээ манай нөөцийг ухаан удаад үйлдвэрлээд олборлоод баяжуулаад Монголдо тээвэрлээд ганц мод руу импортлоод тэндээс ишээ цаашаа эцсийн хэрэглэгчд нь хөрвүүлж өгөхөд дундчаад $111 өртөгтэй очиж байгаа. Өнөөдрийн байдал. Мэдээж борлуулалтын үн 161 байгаа. Өнөөдрийн байдлаар бол бид нэр ашигтай ажиллаж байна. Өрсөлдөх чадвартай байна гэж харж болно. Гэхдээ түрүүн та бүхэн харсан. Нүүрсний зах зээл жилийн өмнө $90 одоо жишээлбэл очиж ирсэн. $70-80 болж ирсэн. Тэр тохиолдолд $111 бид хөрвүүлж өгөөд хинтэж өсөж чадахгүй. Түрүүний дурдчихсан. За нэг зүйлийг манайхан мартаад байдаг юм аа. Нүүрс угаалах гэхээр зүгээр нэг хийх юмгуудаа ингээд нэг баяжуулаад байгаа юм шиг бодогдоод байна шүү. Угааж яах юм? Түүгээр гаргаад болчих штеп. Манайхан дандаа тэгж ярьдаг. Гэхдээ нөөцөө зөв ойлгож урт хугацааны бодлогын хүрээнд бодох юм бол 5 ордоо биологийн нөхцөл байдлаа ойлгох юм бол өнөөдөр харахгүй ядаж 5, 10, 15, 20 жилээр нь харах юм бол баяжуулах процесс хийж байна. Одоо ч гэсэн бид нар ингээд Японд руу гаргана, тэр Оросоор явна, Хятадаар Чанжинаа дамжин гэж зөндөө ярихгүй. Түүхийн нөөц зөв шүү. Яг эцсийн хэрэглэгч нар чинь тэр түүхийн нөөцийг авахгүй. Тэд бол яг стандарт бүтээхгүй баяжмал шаардлагатай. Австраличууд тийм бүтээхгүй нийлж нийлүүлж
Цэцгийн дотоодын үйлдвэр төсөвчсөн үүсээ баяжуулаад хогчийн үйлдвэрт гангийн үйлдвэрт нийлүүлж байна. Бид нар адилхан бас тэг хэрэгтэй. Нөгөө талаас хоёр дахь асуудал нь бол нөөцөө бүрэн ашиглах. Уул уурхайн талаас мэргэжлийн хүмүүс энийг бол ойлгож байгаа гэж найдаж байна. Улс төрчдийн үед бол шийдвэр гаргахын үед бол сүүлийн үед бас их дандаа ярьж байгаа нэмэн үрдэг шингээх хэрэгтэй, үйлдвэрлэх Монгол байгуулах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй гэж ярьж байгаа. Гэхдээ өнөөдрийг бол хэрэгжсэн алхам нэгч байхгүй. Сая түрүүн бас дурдж байна, олон компани хэзүү хийлгэж байна, төслийг явуулна гэж байна. Тийм бол яамаа та. Тэгвэл тэгээд ингээд цаашаа бас энэ салбарт ахиц гарна гэж найдаж. Бидний хувьд бол энэ ч зүгээр товчхонтой харуулсан байгаа. 5 дахь ордын ухаан ордын ерөнхийдөө бүлэг ордын бүтцэн бол ажиллах. Хамгийн сайн чанарын хамгийн өндөр хацтай нүүсэн аз уулж дээр үед. Тэгээ нэг талаас аз уулж гэж хэлж байгаа бол нөгөө талаас энэ чинь бас хараа болоод байна. Ягаад гэвэл хамгийн дээрээ байгаа нөгөө хосмоо яваад тэр ашигтай харагдаад байдаг. Доороо байгаа нүүсээ хаяад яваад. Тэр нүүсийг яаж ашиглах вэ гэхээр за тэгээд ирээдүйд болох үед үедээ гэсэн байдалтай хандаад байгаа. За манай компаниуд яг хуу товчхондоо энэ ч бас нэг зүйл харуулсан байгаа. 9-12 оны үед бол бүх хөрөнгө оруулалтаа хийсэн нийтдээ 15 сая тонн одоо нүүрс баяжуулах хүчин чадлыг бол бий болгосон дагагдах дэд бичиж цахилгаан улсын хангамж уурхай олборлолт ингээд явж байгаа. Энэ жилдээ бол эхний ээлжинд нэг 9-10 сая тонн нүүрс олборлож баяжуулна гэсэн одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дараа жилээс үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллах юм зорилготой ажиллаж байна. Мэдээж зах зээлийн нөхцөл байдал сайжирсан үед бол энэ бол харагдаж байгаа. Альма нэгэн шинээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгэхээр яг тухайн үедээ бол яг 12 онд ингээд бүх үйлдвэрээ бариад ашиглалтанд оруулж байхад зах зээл нь яг унтсан. Нөгөө азгүй дахиад гэдэг шиг тийм үү. Гэхдээ өнөөдрийн үедээ харах юм бол бүх хөрөнгө оруулалтаа хийсэн, бүх юм нь бэлэн байгаа учраас энэ зах зээл өссөн моментыг хамгийн сайнаар, хамгийн өндөр ашигтайгаар ашиглах боломж нь манай компанид бас харагдаж байгаа маа. Гэхдээ энэ дээр анхаарах гол зүйл нь бол төр засгийн бодлого учиртай. Бид нар монголчууд юугаа харах ёстой вэ гэхээр ирээдүйн нүүрсний таамаг бол бас нэг тийм эерэг биш байгаа шүү. Мэдээж энэ богино хугацааны өсөлт савлгаа тэр мэдээж хэвтийн засгийн газрын бодлогоос хамаарч байгаа гэдгийг түрүүнд дурдсан. Энэ талаар манай ирсэн зочид бол зөндөө бас ярих байх, ойлголт өгөх байх гэж бодож байна. Гэхдээ олон улсын одоо санхүүгийн байгууллагууд одоо энэ салбарын судлаачдын хувьд бол хогч нүүрсний, эрчим хүчин нүүрсний үнийн хувьд бол нэг тийм эерэг өөдрөг хүлээлт бол биш байхгүй байгаа. Та бүхэн одоо энэ харуулж байгаа прогноз нь та бүхэнд харагдаж байгаа. Ерөнхийдөө урт хугацаанд бол Австралийн одоо хогч нүүрсний үнүүд нь 110 орчим доллартай нэр бонкийн үн байх болов гэсэн бонк тэрэн прогноз ерөнхийдөө бүх одоо брокер одоо судалгааны компани банкуд санхүүгийн байгууллагууд гаргасан иймэрхүү байдалтай байгаа. Гэтэл австралчууд үнэхээр сайн ажилладаг. Маш бүтээмжтэй, маш одоо өртөг багтаа ажиллах чадвартай юм уу? Бид нар нэг австралчуудтай үргэлжлээд ялан дийлэн Монгол ялан гэдэг ямар ч тийм үндэслэл байхгүй. Австралчууд бол үнэхээр та бүхэн харж байгаа 12 онд ерөнхийдөө 120 орчим долларын өртөгтэйгээр далайн бондтой олборлогчд хүргэж өгдөг байсан бол 16, 17, 18 оны хүлэгдэж байгаа хөлсөлт нь бол 80 хүчтэй доллар болчихсон. 30-40% ерөнхийдөө өртгөө буурсан байна. Шинэ зах зээлийн нөхцөлтөд тохируулаад олборлолтын хэмжээгээ төвтөртөө нэмэгдүүлээд дээр нь дэд бүтц бондын асуудлуудыг бол маш их хөрөнгө оруулалт хийсэн, маш том хүчин чадлуудыг бий болгоцсон байна. Тэр нь өнөөдөр давуу тал болж байгаа. Өртгөө бууруулж чадчихна. Гэхдээ түүний хэлснээр урт хугацаанд нүүрсний зах зээлийн үн $110 байхад австралчууд $80 үйлдвэрлээд цаана $30 ашигтай байна. Тэгэхээр та бүхэн миний түрүү үзүүлсэн тоог харж байгаа санаж байгаа. Манай өртөг тооцоо орхон 110 болчихж байгаа шүү. Бид нар австралчуудад $30 ялагдаж байгаа байхгүй өнөөдрийн нөхцөл байдлаар. Тэр $30 яаж бууруулах вэ гэдэг энэ зөрүүг яаж арилгах вэ гэдэг нь бол монголчуудын уг нь өнөөдөр санаа зовж байгаа зүйл. Гэхдээ нөгөө ой санамж богинтой юм шиг байна.
нөгөө зах зээл жилийн өмнө ямар байсан гэдгээ мартсан. Өнөөдөр ингээд бяр амталтаа бид нар алж जैन, дийлж जैन, ялж जैन гэдэг. Дараа жил нөхцөл ямар болох вэ? 2 жил, 3 жилийн дараа нөхцөл байдал ямар болох вэ гэдэг дээр өнөөдөр дүгнэлтээ хийгээд асуудлуудаа шийдэж явмаар байна. Үүн дээр бол байнга ярьж ирсэн. 7 дахь жилдээ ярьж, энэ жилдээ дахиад багтээ. Дэд бүтцсэн. Төмөр зам. Энэ бол төр засгийн төрийн өмчит компаниудын одоо шийдэн ингээд хэрэгжүүлэх ингээд явж байгаа гэсэн. Энийг бол бид нар нүүрс олбогчдын нүүрс төмөрийн өдөр олбогч бусад одоо эрдэс баялаг гаргаж байгаа. Энэ бүх компаниудын хувьд бол тээвэр явуулсан тулгымцсан асуудал болсон байна. Тэгээ энэ код Монголын чуулган дээр тусгаад нэг сешн энэгээр явах юм билээ. Энэ дээр тийм учраас тодорхой хариуцлагыг бид нар авах болов уу гэж найдаж байна. За дараагийн юм бол дотооддоо нэг асуудал сайн хийснээр төмөр зам, дэд бүтэц бусад асуудлуудаа шийдэх. Түрүүн бас ярьж байна нөгөө нэг цонхны бодлого тэрийг одоо олон жил ярьлаа. Хэрэгжүүлсэн юм нэг ч байхгүй. Нэмэлтээр уялдаа холбоо хувийнх байна уу, хөлсөлтийнх байна уу, Монголын нүүрсийн салбар нэгдээд нэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ядаж нэг үнээр нэг бүтээгдэхүүн борлуулдаг түвшинд очих хэрэгтэй байна. Олон улсын хэмжээний хувьд ярихад бол энэ бол бас төрөлхтний одоо хариуцлага ажил шүү дээ. Хоёр хөрштөөгөө эдийн засгийн худалдааныхаа одоо нөхцөл байдлыг сайжруулах. Бонд дэд бүтцийг хооронд нь холбуулах, уялдуулах, тэгээд далайн бонд руу гарах, транзит тээврийн гэрээнүүд, тарифын хөнгөлтийн гэрээнүүдийг хийх 7-8 жил бас ярьсан асуудал одоо бол хэрэгжээгүй байгаа. Нөгөө талаас бол жишээлбэл түрүүндээ хэлсэн Австралийн нүүрс бол импортын татвар төлдөггүй хятад руу очихтой. Гэхдээ Монголын нүүрс очихын тулд 3% татвар тогтч нүүрс эрчим хүчний хөрнөөсөд 6% болж байгаа. Иймэрхүү худалдааны нөхцөл дээр ажиллаад нөхцлүүдийн илүү манай талд гэсэн бас эрэг болох энэ чинь бас үүсэх чадвар тэр $30 зөвлөлт чинь бас орцсон явж байгаа. Төмөр замаа шийдээд явах юм бол түрүүн гарч байгаасан $10 хил дээр гараад байгаа илүү зард гарахгүй. Нөгөө талаас төмөр замаар явах юм бол цаашаа хөрвж байгаа өртөгчин буuna. Тэгэхээр энэ боломж нь байна уу? Байна. Тэрийг бид нар сүүлийн 7-8 жил ярьлаа. Энэ боломжууд нь байна уу? Харагдаад байна. Гэхдээ тийшээ очих хатмуудаа бид нар хийх ёстой. Тэрийг бид нар хийхгүй байгаа юм даа. Тэгэхээр дараагийн том Монгол бид нар яг энэ зүйлээ яриа зогсоомооргүй байна. Тийм учраас тэгээд ахиц гарна байх гэж найдаж байна. Баярлалаа.